нийслэлийн сая 450 мянган иргэнийхээ эрчим боловсролыг дээшлүүлэх энэ асуудлууд бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил юм а гэдгийг манай нийслэлийн удирдлагууд эрхэм зорилгоо олгон ажиллаж байгаа. За үүний нэг тод жишээ бол бид нар өнөөдрийн одоо хуульчдынхаа энэ өдрөлгийг хамтран зохиолж байгаа энэ үйл хэрэг байгаа. За 2018 онд Монгол Засгийн газраас бүх нийтийн эрчим боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. За үүнтэй холбогдуулаад манай нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хоорондоос нийслэлийн иргэдийн эрчим боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг бас баталсан байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд хийх ёстой ажлуудын нэг бол сар болгоны 20-ны өдрүүдэд манай Монголын Улаанбаатар хотод одоо үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлээр огж байгаа бүхий л хууль бишний байгууллагууд маань үн төлбөргүй зөвлөгөө хуулийн одоо сурал сурталчилгааны өдрийг бол 9 дүүрэг алсын одоо 3 дүүрэгтэй хамтраад ингээд зохион байгуулдаг. За яг энэ цаг мөчтөө манай дээр одоо налах дүүрэгт яг энэ хуулийн програмын арга хэмжээг манай нийслэлийн сэдвийн тамга газраас хамтран зохион байгуулаад яг одоо энэ цаг мөчид ажиллаж байна. Өнөөдөр буюу 5 сарын 1-ний өдөр Монголын хуульчдын холбооноос хуульчдын пробоно өдрөлийг зохион байгуулж байгаа. Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр хуульчийн нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, сурчлах юм өдөр байгаамаа. За тэгэхээр хуульчид маань мэдээж хэрэг үндсэн ажил чиглэлгээ хэрэгжүүлэхээс гадна бас нийгмийн олон нийтийн сайн сайхны төлөө үн төлбөргүйгээр зөвлөгөө өгөх замаар энэ нэгтгэл хуульчийн мэргэжлийг сурчлах, хоёрдугаар энэ нийгмийн одоо хөгжил, дэвшилт, иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд бас оролцох юм одоо ач холбогдолтой юм аа. Тэгэхээр энийг бол дэлхийн нийтээрээ бол сурчдаг, түгээн дэлгэрүүлдэг. Тэгээд энэ санаагчийг бол Монголд одоо Монголын хуульчид маань 2 жилийн өмнөөс бол эхлүүлсэн. 2 жилийн хугацаанд 2 жил дараалан одоо пробоно чуулга уулзалтыг зохион байгуулж энэний одоо үндсээр эндээс гарсан хуульчдын санал санаачлагыг үндэслэж Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаал гарч 5 сарын 1-ний энэ хуульчдын пробоно өдрөлөг болгож зарласан байна. Тэгэхээр энэ арга хэмжээг ганц нээстэй зохион байгуулаагүй улсын хэмжээнд 21 аймаг зохион байгуулж байгаараа бас онцлог байгаа. За өнөөдрийн арга хэмжээнд бол хуульчид за мөн хуулийн байгууллагын одоо төлөөлөл, шүүхийн ерхий зөвлөл, прокурорын ерхий газар, за тэгээд хуулийн тусцааны төв, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газар, нийгмийн даатгалын ерхий газар, дотрийн ерхий газар, за хуулийн фирм зэрэг одоо байгууллагууд оролцож энэ арга хэмжээнд бол өөрсдийн үйлчлэгээгээ таниулах, мэдээлэл өгөх, тэгээд зөвлөгөө өгөх, тэгээд холбогдох одоо зарим төрлийн төлбөртэй үйлчлэгийг үн төлбөрөөгөө үзүүлэх ийм одоо үйл ажиллагааг бол зохион байгуулж байгаа, хийж байгаа. Үйлчлэг цаашдаа өөр санал санаачлагтай олон ажлууд байгаа юм. Тэгэхээр яг энэ өдөрлөгийг тохиолдуулаад бид нэр нийтийн одоо нийтэд тусдаа мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд бол 20 ангуудад сургалт явуулж байна. Одоо зэрэгцээд гэсэн үг шүү дээ. За ерхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд бас энэ сургалтыг явуулж байна. За дээрээс нь орон нутагт бас яг энэ ижил төстэй байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах, үйлчлэгээ одоо үн төлбөрөөр үзүүлэх ийм одоо ажлуудыг зохион байгуулж байгаа. Манай иргэдийн хувьд одоо статистик үзүүлэлт төр хэдэн хувийн хуулийн хуулийн одоо мэдлэг боловсролыг хангаж авч байгаа. Яг уу иргэдийн хувьд бол яг тэдэн хувь нь одоо мэдлэгтэй мэдлэггүй гэсэн дүн бол гарахгүй. Зүгээр бол хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. За олон улсын байгууллагын судалгаа хийгдсэн, дотоодын байгууллагын судалгаа хийгдсэн байдаг. Эндээс бол юу харагддаг вэ гэхээр за бүх нийтийн эрчим боловсролыг дээшлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн судалгаагаар бол судалгаанд хамрагдсан иргэдийн 57% нь хаана хандхаа мэдэхгүй гэсэн. Ямар нэгэн асуудал тулгархад, бэрхшээл тулгархад хаана хандхаа мэдэхгүй гэсэн юм хариулт өгсөн. Тэгэхээр эндээс бид нар юу гэж дүгнэж байна вэ гэхээр нэг тэгвэл хэдийгээр одоо төр засгийн зүгээс бол холбогдох хуулийн зохицуултыг хийдэг, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн иргэдийн мэдлэг бас хангалтгүй байна. Тэгээд энэ төрийн байгууллагуудын үйлчлэгээний хүртээмж бас хангалтгүй юм болов гэсэн ийм дүгнэлт хийж болохоор байгаа. За тэгэхээр энийг бол бид нар яаж нөхөх юм бэ гэхээр дан ганц одоо төр маань ингээд ажиллахгүй, хуульчид одоо нийгмийн эмч гэдэг энэ хүмүүс, энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүс маань сайн санааны үндсэн дээр үн төлбөргүйгээр бас энэ одоо орон зайг нөхөж иргэдийнхаа, нийгмийнхаа, улсынхаа сайн сайхны төлөө бас энэ өөрөө хүлээсэн байна. Энийг бас хийя, хэрэгжүүлье. Тэгээ энийг бас бусад хуульчтай уриалж, ер нь хуульч гэдэг бол
нийгмийн өмнө асар том хариуцлага хүлээж өгдөг. Хуульчдаар нийгмийн хөгжил, нийгмийн шударгаас хүн эрхийн хэрэгжилтийг хэмжиж яадаг. Тийм учраас бол хуульчид бол энд бас идэвхтэй оролцох зүйтэй юм байна. Зөвхөн одоо цалинтай ажил хийх биш те. Зөвхөн төлбөртэй одоо өмгөөлийн үйлчлэгээ үзүүлэх биш. Үн төлбөргүйгээр бас сайн сайхны төлөө юм хийх хэрэгтэй юм байна. Энэ бол ганц хуульчдын биш. Манай Монгол ард түмний тэгээд Монгол улсын ирээдүйн одоо холбогдлолтой тийм ач холбогдолтой учраас энэ бол чухал гэдгийг бол сурчилж таниулж байгаа юм ажил.